За нэгэн хачиргалтай гэмээр муурын тухай түүхийг тавханд хаваалцъя. Энэ ямар мууруу гэхээр өдөр бүхэн буддын сумд лам нартай хамт бясалгал үйлдэхээр ирдэг болсон муурын түүх юм. Учир нь тэр лам нарын хонх дамрын дуунаар яран сандран гүйж ирсэнд өдөр бүхэн лам нартай хамт бясалгал үйлддэг болсон тухай түүх юм аа. Ингээд тэрээр энэ муур 3 жил энэ сумд бясалгал үйлддэг болсон бөгөөд ингэж бясалгах хэрэгтэй гэдэг хэнч түүнд зааж өгөөгүй бөгөөд тэрээр өөр инхүү сайн дураараа маш их итгэл бишрэл дүүрэн бясалгадаг болсон байна. Үүнийг нь харсан мөргөлч залбирагч бясалгагч нар түүнийг гайхан бишэр түүнд мөргөн залбирдаг болсон байна. Тэгэхээр энэ түүх анх яаж эхэлсэн гэхээр сумын ламтан хэлэхдээ сумын уулын хажууд байх жалганаас өөхөх шахсан муурын зулцгийг олж амин аварсан байдаг. Энэхүү амин аварснаас хойш тэрээр лам болон одоо энэ буддын Бурхан багшид маш их хэтрэл бишрэл дүүрэн болж өдөр бүхэн